За сайн байцгаана. Энэ удаагийн хичээлээр өмнөх кинематик шинжилгээ хийсэн механизм дээрээ хурд хурдтгалын палаан байгуулах аргаар хурд хурдтгалыг тодорхойлё. За өмнө нь бол кинематик шинжилгээнд дээрх энэ механизмын мөчүүдийн шугамн хурд болон мөчүүдийн кинематик хосууд дээрх шугамн хурд болон мөчүүдийн харьцангуй хурдуудыг бол хэмжээ чиглэлийн хувьд бол тодорхойлчихсон. За кинематик шинжилгээний явцад бол эхлээ бүтцийн шинжилгээ, дараа нь хурдаа болоод дараа нь хурдтгалаа болдог ийм дараалтаа шууд хурдтгалыг бол тодорхойлох боломжгүй. Яагаад гэвэл хурдтгалын одоо хавсарсан аргууд дээр бол эдгээрүүд дээр өмнө тодорхойлогдсон хурднууд бол зайлшгүй ашиглагддаг учраас гэж. За тэгвэл бид нар одоо мөн хурд тодорхойлсных дагуу анхдагч механизм дээрх А-та харьцуулсан B1 цэгийнхаа хурдтгалыг тодорхойлъё. Энд бол манад N1 хурд буюу N1 хурд бол тогтмол гэж өгөгдсөн. N1 хурд. N1 хурд бол тогтмол. N1 хурд тогтмол учраас үндсэн хурдтгал 1 бол тэгтээ тэнцүү байна. 1/1 циклтэй тогтмол учраас. Үндсэн хурдтгал тэгтээ тэнцүү юм болвол B-ийн нэгийн А-та харьцуулсан тангенциал хурдтгал мөн тэгтээ тэнцүү буюу үүсэхгүй байна гэж. За энэ үед бол А-та харьцуулаад B1 цэгийнхаа хурдтгалыг тодорхойлъё. B1 цэгийн хурдтгал А-та харьцуулсан хурдтгал бол зүүн бол гэж бичих ёстой. B1 цэгийн А-та харьцуулсан нормал хурдтгал нэмэх нь B-ийн нэгийн А-та харьцуулсан тангенциал хурдтгалыг геометр нэмж А-та харьцуулсан B1 цэгийнхаа хурдыг олно. За энд манад юу байх вэ гэхээр тангенциал хурдтгал бол бүх юм тодорхой. Энд бол тэгтээ тэнцүү юм а гэж. Нормал хурдтгал бол тэгвэл B1 цэгийн бүрэн хурдтгал бол нормал хурдтгалтайгаа тэнцүү болно. Энэний хэмжээ олдно, чиглэл мэдэгдэнэ. Чиглэл нь төв төмөлөх хурдтгал юм чинь АБ-д параллел байна. За тэгвэл бүрэн хурдтгал нь тодорхойлъё. Энэ тангенциал хурдтгал бол тэгтээ тэнцүү болохоор нормал хурдтгал энэ B1 цэгийнхаа давхиргаалын үзүүрийн цэгийн B1 хурдтгалтайгаа ижил хурдтгалтай байна. За тэгвэл B1 цэгийн бүрэн хурдтгал бол нормал хурдтгалтайгаа тэнцүү юм бол омега 1-ийн квадратыг үржих нь LAB юм. За энийг бодсныг биччихье. За энэ бол хэд гарсан бэ гэхлээр зэрэг 568 метр секунд квадрат гэдэг хурдтгалтай байжээ. За энэний мөн чиглэл бол хэмжээ чиглэл хоёулаа мэдгэж чиглэл нь АБ энд тодорхойлсон байна. За одоо 2 дугаар ангийн 2 дугаар ирэмбийн 2 3-ыг дугаар мөчийг болсон бүтцийн нэгж нь гадаад ирэх хос нь эргэх, дотоод хос нь давших, эргэх ийм бүтцийн нэгждэх кинематик шинжилгээг хийж хурдтгалыг тодорхойлё гэж. За тэгвэл одоо хурдтгал тодорхойлоход төрөний мөн хурд тодорхойлсон шиг биднэрт энд бол манай хурд B1 цэгийн хурд нь B2 цэгийнхаа хурдтай болвол А төвтэй харьцуулахад ижил байсан. А төвтэй ижил байсан. Мөн яг энэтэй ижил А төвтэйгээ харьцуулахад А B1 цэгийн хурдтгал нь А төвтэй харьцуулсан хурдтгал нь мөн B2-ынхаа А төвтэй харьцуулсан пол зууны төвийн цэгийн хурдтгалтайгаа хэмжээ чиглэлийн хувьд давхцаж ижил байна гэсэн. Ижил байна. Хурдч ижил, хурдтгаж ижил байх юм.
Нэг бол хурдан дээр өмнө бол бас тайлбарсан байгаа. За тэгвэл бид нар одоо энэ хоёр ползууныхаа хувьд нийгмийн хөдөлгөөнийхөө тэгшитгэлийг бичиж. Энэ хөдөлгөөний тэгшитгэл бид нар энэний өмнөх лекцэн дээр бол 6 томьёогоор бодогдох ийм тэгшитгэл байсан. За 6 томьёоны хэлбэр бол юу яг гэвэл D төвтэй харьцуулсан B2 цэг болвол B2 буюу ползуун зөөгч хөдөлгөөн хийж байгаа. Кулистайгаар зөөгч хөдөлгөөн хийж байгаа. омега. Харьцангуй хөдөлгөөн кулисэн дээгүүрээ B2 нь B3-тайгаа харьцуулаад ийм хөдөлгөөн хийж байгаа гэсэн. За тэгвэл энэ ползууныг бид нар нийгмийн хөдөлгөөн хийж байгаа геометрийн тооцохгүй цэг мэт үзээд B2-ийнхаа хувьд вектор тэгшитгэлийг бичье. За тэгвэл B2 цэгийн бүрэн хурдтгал гэдэг болвол зөөгч хөдөлгөөний хурдтгал нь D-тэй харьцуулсан B2 цэгийн буюу B3 цэг гэж болно тийм ээ. B3 цэг. Энд нэг цэг дээр давтсаж байгаа учраас. Тэгтээ бол бид нар D төвтэй харьцуулж байгаа учраас гадаад хосоосоо бичиж байгаа учраас B3 цэгийн хурд нь D төвтэй харьцуулсан нормал хурдтгал ирэх юм чинь. За мөн л зөөгч хөдөлгөөний эрх хөдөлгөөн байгаа учраас B3-ийн D-тэй харьцуулсан тангенцаал хурдтгал. За дээрэс нэмэх нь одоо энэ харьцангуй хөдөлгөөний буюу релятив хурдтгалыг нэмнэ. За B2-ийн B3-та харьцуулсан релятив хурдтгалыг нэмнэ. За нэгэнт зөөгч хөдөлгөөн давших ус хөдөлгөөн байгаа учраас Коресийн хурдтгал нэмж үүснэ. Коресийн хурдтгал. За Коресийн хурдтгал нь B2-ийн Коресийн хурдтгал. За энэ вектор тэгшитгэл бол бид нарын 2 дугаар ангийн 2 дугаар B2 3-ыг агуулсан бүтцийн групп дэх вектор тэгшитгэл юм. Вектор тэгшитгэл. За одоо бид нар энэ дээр бол план байгуулж планы нар энэ вектор тэгшитгэлийг планометр аргаар бодох учраас энэ тэгшитгэлүүдээ бүгднийг үнэлнэ. За нормал хурдтгал байвал мөчийнхаа дагуу төв тэмүүлэх хурдтгал байна. Тангенцаал хурдтгал нь тэрэндээ перпендикуляр. Нормал хурдтгал байвал хурднаас эдгээрийг бол томьёогоор тодорхойлогдох боломжтой. Релятив хурдтгалын бол чиглэл мэдэгдэнэ. Коресийн хурдтгалын чиглэл мэдэгдэнэ. Хэмжээ олдоно. За энэ бол энэ дугаасаа биднэрт олдсон байж байгаа. Хэмжээч мэдэгдэж байгаа, чиглэлч мэдэгдэж байгаа. Параллел А, Б, Д. Энэ нормал хурдтгал учраас параллел Б, Д. За тангенцаал нь бол энэндээ перпендикуляр Б, Д. За релятив хурдтгал буюу энэ харьцангуй хурдтгал бол кулисийнхаа дагуу давших учраас кулисын ямар ч байдлаар энийг л дагаж давших учраас параллел Б, Д, Д. За Жуковскийн дүрмээр Коресийн хурдтгалын чиглэлийг тодорхойлно. За бид энэ дээр энэ харьцангуй хөдөлгөөний хурдны векторыг үндсэн хурдны чиглэлийн дагуу чиглэлд 90 градус эргүүлбэл Коресийн хурдтгалын чиглэл тодорхойлогдно. За тэгвэл манад энэ хурдтгал маань гэж байгаа. Энэ бол B2 цэгийн B3-та харьцуулсан харьцангуй хөдөлгөөний хурд. Энийг үндсэн хурдны чиглэлийн дагуу чиглэлд 90 градус эргүүлье. Дагуу чиглэлд омега 3 зөөгч хөдөлгөөний үндсэн хурдны чиглэлийн дагуу чиглэлд 90 градус эргүүлвэл энд Коресийн хурдтгалын чиглэл тодорхойлогджээ гэж. Коресийн хурдтгалын чиглэл тодорхойлогдно. Энэ бол Коресийн хурдтгалын чиглэл
биш B2 B2 пол зууны Корелсын уртгалын чиглэл тодорхойлох. За тэгвэл энэ дээр чиглэл гэдэг маань энэ чиглэл бол энийндээ перпендикуляр энэ чиглэл. Энэ параллел юм бол энийг өнцөг урдны чиглэлийн дагуу чиглэлээр эргүүлэхэд кулистэй перпендикуляр өгнө. Перпендикуляр BD. За вектор тэгшлэлийг харуул хоёр үл мэдэгдэгчтэй байгаа учраас планы аргаар бодогдох боломжтой. Планы аргаар бодогдох боломжтой. Планы аргаар бодогдох боломжтой. Планы аргаар бодогдох боломжтой. За план байгуулахад бид нар μ А уртгалын планы масштаб авъя. Уртгалын планы масштаб. За энэ дээр 500-ны биднэрт мэдэгдэж байгаа хурдтгал бол B1-ийн А-та харьцуулсан хурдтгалыг PA гэдэг төсөв хэмжээгээр авъя. За энийг энэ дээр бол 500-ны 68 метр секундыг хуваах нь. За PA бол 50 6.8 мм-аар авчихъя. За тэгвэл энэ бол бидний хурдтгалын планы масштаб бол 0.1 метр секундыг хуваах нь миллиметр гэдэг масштаб байна гэж. Масштаб байна. За планыг байгуулъя. Планыг байгуулъя. За план байгуулахын тулд энэ планы туйлцыг P гэвь. 314 шиг P. За энэ дээр бол хурд тэгтээ тэнцүү байх A D хурдтгал тэгтээ тэнцүү байх AD туйлцгүүд байна. Нэг төлөөлнө гэсэн үг. За одоо энэ вектор тэгшгэлээ байгуулахын тулд энэ тодорхойлох хоёр векторынхаа модулыг тодорхойлъё. За модулыг тодорхойлоход B3-ын D-тэй харьцуулсан нормал хурдтгал гэдэг болвол омега 3-ын квадратыг үржих нь LBD. За энийг ингээ бодсон чинь бодхолоор за шууртан хараг ингээ бичих юм. Калькулятор тахгүй юм чинь. За 0.49 метр секунд гарчээ. Метр секунд квадрат гарсан байна. За Корелсын хурдтгал. За Корелсын хурдтгал болвол манад 2 дахин авна. Харьцангуй хөдөлгөөний өнцөг хурдны зөөгч хөдөлгөөний өнцөг хурдны модулыг харьцангуй хөдөлгөөний өнцөг хурдны модулаар векторлжнэ гэж. За энэ B2 B3 энийг үржих нь синус хоорондох өнцгүүдийн альфа өнцөг гэж. Манайд бол альфа өнцөг эдгээр бүгд нэг хавтгай дээр байгаа учраас альфа өнцөг бол 90 градус. За энийг цааш нь бодъё. 2 үржих нь энэ дээр өнцөг хурд болвол 100-2 үржих нь харьцангуй хөдөлгөөний хурд бол 2 тэнцүү. За эдгээрүүдийг үржихлээр энэ бол 90 градус учраас энэ бол нэгтэй тэнцүү. Косинус 90 градус нэгтэй тэнцүү. Синус 90 градус нэгтэй тэнцүү. За тэгэхээр энэ хоёрын үржүүр болвол үржүүр нь
2208 метр секундын квадрат гарчээ. Квадрат гарчээ. За одоо энэ хоёр хурдтгалаа палан дээр дүрслэх хэрчмийн хэмжээнд шилжүүлнэ. Хэрчмийн хэмжээнд. За хэрчмийн хэмжээ нь бол n нормал хурдтгал B3D-тэй харьцуулсан нормал хурдтгал нь энэ гэж бичнэ хэрчмийн хэмжээг. За нормал B3D-г хуваах нь энд авсан масштабта хуваана гэж хурдтгалынхаа масштаб хуваана. За энэ хэдэн мм гарсан бэ гэхлээр 4.9 мм гаржээ. 4.9 мм хэмжээтэй. За Коресийн хурдтгалын хэмжээ болвол Коресийн хурдтгалын хэмжээ нь болвол мөн Коресийн хурдтгалын энэ Коресийн хурдтгал B2-ыг хуваах нь μ А Коресийн хурдтгал болвол 20.8 мм гарчээ гэж. 20.8 мм. Коресийн хурдтгалын хэмжээ нь 8 мм. За хурдтгалын палан байгуулнаа одоо. За хурдтгалын палан байгуулъя. Хурдтгалын паланы туйл цэг P гэж тэмдэглээд энэ хүрээнд байж байгаа AD цэгүүд бол туйл цэгүүдийг төлөөлж байна. За дэгштгэл бол үнэлэгдсэн 2 үлмэдэг дэгчтэй. Энэ B2 цэгийн бүрэн хурдтгал бол 56.8 мм-ээр ABD перпендикуляр чиглэлд дүрслэгдэнэ гэж. Параллел чиглэлд. За параллел авлаа 56.8 мм-ээр гэж авнаа. Нормал хурдтгал буюу энэ чиглэлд. За энэний чиглэл болвол биднэрт ийм чиглэл байсан гэж. Параллел AB буюу энэ дахир голын төв тэмүүлэх хурдтгал. За энэ нормал хурдтгал болвол биднэрт миллиметр шилжүүлэхэд 4.9 мм байсан. Энэ нь бол BD-д параллел төв тэмүүлэх хурдтгал. За энийг параллел авлаа. Энийг бол байгуулахдаа маш наривчлалтай зөөх буюу зургийн програм ашиглахад бүрэн боломжтой. За энэ бол манад нормал B3-ийн D-тэй харьцуулсан хурдтгал. За энэний чиглэл болвол биднэрт юу байсан бэ гэхлээр параллел BD. За энэний төгсгөлөөс энэндээ перпендикуляраар тангенцаалын чиглэлийг татнаа. Тангенцаалын чиглэлийг татчих. Одоо бид нарын энийг дүрсэлцэн. За тангенцаалын чиглэлийг дүрсэлсэн. За Коресийн хурдтгалын хэмжээг бол өмнө олчихсан. Коресийн хурдтгал бол 20.8 мм-ээр дүрслэгдэнэ. За дүрслэгдэхдээ болвол энд анхны авсан нормал вектор буюу энэ V1, V2 бол хоёулаа хурдтгал ижилгэсэн. V2 луга төгссөн вектор байна. За Коресийн хурдтгалын чиглэлийг бол бид нар энд Жуковскийн дүрмээр тодорхойлсныг энэ зөөж авчираад 20.8 мм-ээр энэ чиглэлд гэж авна гэж. 20.8 мм-ээр энд. Энэ бол манад Коресийн хурдтгал B2 цэгийн Коресийн хурдтгал. За релятив хурдтгал. Энэний зөвхөн чиглэл мэдэгдэж байгаа. Чиглэл мэдэгдэж байгаа нь бол B-ийн дэд харьцуулсан
энэ Крейсийн уртгалын чиглэлийг дайруулад гэж татахад энэ тогтолцож вектор олон үнцэгт битүүрч байна гэсэн үг. За энэ хоёр бол энэний перпендикуляр байгаа. За тэгвэл харьцангуй хөдөлгөөний хурдтгалын чиглэл энэ чиглэлд байна. Энэ бол манад релятив хурдтгал B2 B3 та харьцуулсан релятив хурдтгал. За нормалын чиглэл ийшээ байж байгаа бол тангенциалын чиглэл ямагт нормалынхаа төгсгөлөөс эхлэлтэй вектор байна. Энэний чиглэл бол перпендикуляр B D перпендикуляр буюу энийг бид нар тангенциал B3-ийн D-тэй харьцуулсан тангенциал вектор. За энд бол бидний нөгөө бүрэн вектор энэ дээр бүрэн вектор буюу B3 байна. Энэ хоёрын харьцуулах вектор. Одоо 3 дугаар мөчийнхаа B3 цэгийн хурдтгал гэсэн үг. B3 цэгийн хурдтгал. За B3 цэгийн хурдтгалыг туйл цэгээс татаад гэж авбал энэ бол жинхэнэ бидний саяын тэмдэглэдэг B3 цэгийн хурдтгал болно гэж. B3 цэгийн хурдтгал. За биднэрт одоо энэ C цэгийн хурдтгал хэрэгтэй. C цэгийн хурдтгал. C цэгийн хурдтгалыг бол түрүүчийн хурдан дээр бичсэн төсөөтэйгээр ижил бичнэ. За туйл цэгээс B3 цэг хүртэлх B3 цэг нь туйл цэг хүртэлх хэмжээг D-ээс B3 цэг хүртэлх хэмжээнд харьцуулсан нь C-ээс P хүртэлх планы хэмжээг D-ээс C хүртэлх хэмжээнд харьцуулсантай тэнцүү. Энийг бол бид нар план дээрээс хэмжээ авчихна. Энэ бол энэ дээрээс барилгын план дээрээс зургийн хэмжээ. Энэ бол кулисийн нийт уртын хэмжээ. Энэ PC бол энэ дээр үргэлжлэн дүрсэглэгдэх хэрчмийн урт. За энэ дээрээс C-ийн P гэсэн энэ хэрчмийн уртыг олоход ийм болжээ. 131 мм хэмжээ гарсан байна. За энийг P цэгээс үргэлжлүүлээд планыхаа туйл цэгээс үргэлжлүүлээд энэ хурдныхаа өдрийн чиглэлийн дагуу чиглэлд C векторын төгсгөл байна. За энэ бол C цэгийн хурдтгал. За одоо бид нар энэ дээрээс энэ план дээрээс тодорхойлох энэ хоёр хурдтгалынхаа модулуудыг олъё. B3 цэгийн D-тэй харьцуулсан тангенциал хурдтгал гэдэг бол эндээс энэ тангенциалын хэмжээг хэмжиж авна. За энэ тангенциалын хэмжээг хэмжиж авсан 20 энэ тангенциалын хэмжээ бол 72 мм байсан байна. Тангенциалын хэмжээ. Тэгэхээр тангенциал B3D-г үрчхэн μ А гэдэг бол 72 мм-ийг 72.5 мм юм байна. 5 мм-ийг 0.1-ээр үрчглээр 725 м/секундын квадрат хурдтгалтай байжээ. За харьцангуй хөдөлгөөний хурдтгалыг олъё. Харьцангуй хөдөлгөөний хурдтгал болвол B2 ползууны B3-тай харьцуулсан болвол харьцангуй хөдөлгөөний B2-ыг B3-тай харьцуулсан хэрчмийн уртыг үрчгнэ. Хэрчмийн уртыг
μ А-гаараа өрчигч. За энэ хэмжээ болвол 27.3 мм хэмжээ байжээ. 27.3 мм хэмжээ. Энийг масштабаараа үржээд тэнцүү 273 метр секундын квадрат хурдтгал гаржээ. За одоо бид яг өгөхлөөр зэрэг 3 дугаар мөчийнхээ өнцөг хурдтгалыг тодорхойлно. 3 дугаар мөчийн өнцөг хурдтгал. За 3 дугаар мөчийн өнцөг хурдтгалыг энд тодорхойлвол эпсилон 3 гэдэг болвол энэ тангенцаал хурдтгалаас бодно. B-ийн D-тэй харьцуулсан тангенцаал хурдтгалыг хуваах нь LBD юм. За энэ өнцөг хурдтгалын хэмжээг бодоход 15/3 радиан секундын квадрат гарчээ гэж. За нэг чинь жоохон доор бичигдлээ. За нэгэнт энэ тангенцаалаас энэ хурдтгалыг бодож гаргасан бол тангенцаалын чиглэл энэ чиглэлд байна. Тангенцаалын чиглэл бол энэ чиглэлд байна гэсэн үг. Тэгвэл өнцөг хурдтгал 3 болвол эпсилон 3 энэ тангенцаал хурдтгалтайгаа нэг мужид байна гэсэн. Энэ бол тангенцаал B3-ийн D-тэй харьцуулсан тангенцаал юм. За ингээд хурдтгал болвол бодогдож дууслаа.